долларын өрөнд орсон наад МСС чинь. 10 жилийн өмнө. 10 жилийн өмнө. Тэгээ тэр өрөө дарах цорын ганцхан арга нь энэ ухаан удаа барьцаалаад тэрэн доллар зээлчихгүй юу? Гараад хоёулаа Монголын бүх импортер хоёулаа дайрна шүү. Дайрч нүгэлд. Угаасаа дайрдаг юм чи. Инкол зүү яриад энэ үү, оюун эрдэнэ зүү яриад энэ үү, алтан гэрэл зүү яриад энэ үү, МСС од жоргол зүү яриад энэ үү. Өөрөө дүгнцгээ. Өөрсдөө. Ягаад гэвэл энэ бол архивын ориг материал хэн нэгэн хүний ямар нэгэн үзэл бодол дүгнэлт ороогүй. Зүгээр нүцгэн үнэн. Энэ жагсаал бол анхных биш, сүүлийнх биш. 2015 оны 4 сард 5 толгойг би МСС илбэгдэрж сайхан бэлэг шинхаа нарыг өгөөгүй. Тэгсэн. Тэгээд 2015 оны 1 сараас эхлээд 2016 сонгуулийг дуустал ингээд 2 жилийн турш гацаагч мацаагт инкол догцор могцор одоо сар болгон байна уу 7 хоног болгон жагсаал болдог байсан. Тэр нам бүлэг дээр ерөнхий сайдыг огцор гэж хэлж байгаа хүмүүс бол МСС-ийн хандаа ус усуд байгаа. Би одоо энэ алтан гэрэл оюун эрдэнэ хоёрыг зоригжуулах гэж чиний ярьцлага өгөхээр би ирсэн. За сайн байцгаана үзэгчдээ. Үзэгч та бүхнийг улсын хурлын дараагасан дандаа хүүгийн их болттой уулзуулж байна. Тэгээд өнөөдөр улс төрийн нөхцөл байдал энэ хаашаа хэрэгжиж байна, баялагын сангийн тухай хууль хэрхэн яаж хэрэгжих юм гэх мэт бас сэдвээр таны бас байр суурийг сонирхё гэж таныг үргэлжлээ. Урилга хүлээж авсанд баярлалаа. Баярлалаа. За сүүлийн хэд хоног төв талбайд огцор хамархан нэртэй чагсаал болж байна. Залуучууд одоо ерөнхий сайдыг ажиллаа өгөө. Одоо таны хүүхэд чинь хэд одоо өндөр хэрэглээтэй байна. Одоо энэ орлогоо нотлоо гэсэн юм одоо акц чагсаал төв талбайдаас нэлээд хөвчлөө. За энэ чагсаалыг та ер нь юу гэж харж байна? Энэ номноос эхлээл ерөнхий сайд руу дайрч хэлсэн л дээ. Тэгээ энэ ухаан удагтай холбоотой архивын материалыг хууль зүйн сайд алтан гэрэл 5 сарын 4-нд бүтэн сая өдөр нөө. Тийм баг шүү. Бүтэн сая өдөр постлоод би бас өөрийнхөө пэйж дээр тавьсан. Тэгээ энийг бол монголчууд бүгдээрээ үзмээр юм байна. Яг л энэ хэдийгээр албан хэрэгцээнд гэж байгаа боловч энэ бол одоо зөвхөн улсын хурлын гишүүдийн мэдэх ёстой юм биш. Бүх монголчууд мэднэ. Яг л бүгдээрийнх нь хувьцаа энэ компанид байгаа учраас. Тэгээд би энийг бас олон нийтийн хүртэл болгоё гэж бодсон. Тэгээ энэ 1-р байтын одоо энэ тал хувь нь 1930-ад оноос эхэлсэн архивын бичих баримтуудын хоолбор байлаа. Хайгуул яаж эхлэв? Хэн доктор нөөц хийгээд хэлж байгаа. Ингээд баахан протокол тэр үеийн дарга сайдрын нэг голцоо орс хэлээр ингээ архивын баримтууд байгаа. Нөгөө нэг машин, нэг портер цаасгдаг чинь одоо энэ гарчгууд нь байна л да. Стратегийн ач холбогдлохын стратегийн орд болох тухай ингээд төр засгийн шийдвэрүүд байгаа. За буцаан авахтай холбоотой нэг хэсэг байгаа. Улсын хурлаар хилцүүлээгүй баримтууд, тэгээ энержи ресурс компани тухай санхүүгийн баримтууд гэдэг. Ингээд энэ хоёр бат номонд одоогийн засгийн газар оюун эрдэнэ юм уу алтан гэрэл сайдын нэгч үнэлгээд өгнөлт байхгүй байгаа. Тэр хоёр нөхөр юу хийсэн гэхээр асуудлаа их хурлд оруулах гээд их хурлын гишүүдийг мэдээлэлээр хангаж өгч байгаа юм байна. Зөв. Тий. Тэгээд та чиний асуултанд буцаж ороход одоо энэ талбай дээр болоод байгаа юм чинь анх удаа болж байгаа юм биш. Алтан гэрэл сайд бүтэн сая өдөр энийг постлол 3 дахь өдөр гэхэд энэ номыг гишүүдийн гар дээр хүрээл 4 дахь өдрөөс эхлээд энэ дайралт эхэлж байгаа. 18 наснд хүрсэн 20 эдтэй ч үлээ хүүхдээ байлээ шүү дээ. Тэгээ хууль зүйд бол эцэг гэхээсээ тасраад өөрийн орлого морлоготой болоод тэр хүүхдийн орлого зарлага бол одоо монголчуудын санаа зовоод тэр нь засгийн газрыг унгаахад хүрэхээр юм биш байгаа. Тэгээд тэр бол шалтгаан байгаа. Жинхэнэ шалтгаан нь энэ хоёр номыг гишүүдэд хүрээд гишүүд энийг уншиж үзээд тэгээ энэ гишүүд дотор ч хэдэн 10 МСС сонгуулийнхаа хандвиг авсан нөхдүүд байгаа шүү дээ. Тэр хэдэн буцааж МСС рүү ярьсан юм шиг байгаа.
биднэрт ийм ном тараалаа. Тэгээ энэ номыг уншаад үзэхээр яах аргагүй энэ улсын хурлаар орвол бид нар ухаан удгийг улсад ав гэдэг конопдох нэ. Одоо яах аргагүй улсынх байсан юм байна. Яах аргагүй өн төлбөргүйгээр өөртөө ч очсон юм байна. Би бол конопдож чадахгүй гэхээр одоо МСС-ийн ийм бодож олж шít. Улсын хурл руу оруулахгүй байхын тулд засгийг унгахын зүйтэй юм байна. Тэгээ засгийг одоо ухаан удгийг авахгүй лээ гэж жагсаал хийвэл хэн ч ирэхгүй штэ талбай дээр. Тэгэхээр ерөнхий сайдын хүү бэр болох гэж байгаа тэр хүмүүсийн тансаг хэрэглээгээр хөндөх нь өөрөө амар байгаа. Яг хүн болгол одоо жишээлбэл сошиал цаараад өөрийн гэсэн дүгнэлтээ хийж байгаа. За мэдээж ухаан удагтай холбоотой баялагын сантай холбоотой маш том үйл явц өрнөж байгаа. Яг одоо энэ ерөнхий сайдын хүүтэй холбоотой нийгэм бол зөвхөн шалтгаан байгаад байгаа шүү дээ. Тэр бол шалтгаан. Жинхэнэ шалтгаан нь Алтан гэр сайдын тараас 2 номд болоо өрчлээ. Гэхдээ яг ихэл дараа би танаас нэг юм асуух байна. Та одоо улс төрийн өндөр би тэгэхээр би чамд ингэж хэлсэн. Энэ жагсаал бол анхных биш, сүүлийнх биш. 2015 оны 4 сард 5 толгойг би МСС илбэгдэрж сайхан бэлэг шинхаа нарыг өгөөгүй. Тэгсэн. Тэгээд 2015 оны 1 сараас эхлээд 2016 сонгуулийг дуустал ингээд 2 жилийн турш гацаагч муцаагт инколд огцор могцор одоо сар болгон байна уу 7 хоног болгон жагсаал болдог байсан. Янз бүрийн гүтгэлгээр. Тэгээд их хурлын даргыг огцруулахад хэцүү л дээ. Ядж яхад 40 гишүүн надтай нийлээд гар усгээ зураад яатсан. Тэгээд их хурлаар тэр үеийн улсын их хурл бол баялагынхаа төлөө байсан байна. Тэр үеийн засгийн газар ерөнхийлөгч хоёр нь баялагынхаа эсрэг одоо МСС төхөхийн талд байна шүү дээ. Одоо байран солигдоод засгийн газар хууль зүйн сайд ерөнхий сайд нар ухаан удаа буцааж улсад авах гэдэг. Тэгээ улсад авах үндслээ ингээд гишүүдэд тараахад нөгөө ухаан удаа хураалах гэж байгаа нөхөр чинь зүгээр сууж болохгүй шүү дээ. Ямар ч амтан атриш татгахаар тэгээ атир чинь хатгарч байгаа нь одоо ерөнхий сайд огцроод хууль зүйн сайд Алтан гэрэл 2 гишүүн болоо хувирчих юм бол ухаан удгийг нь улсын хурлд оруулах хөнгө болчих гээд байгаа байхгүй юу? Асуудал нь цааш явахгүй шүү дээ. Ер нь тэгдэг. Асуудал нь ч ингээд зогсно гэсэн үг. Тий. Тэгэхээр улсын хурлын талаас илүү гишүүд нь МСС-с хандив авцсан. Тэгээд конопдохоор одоо сонгогчдынхаа өмнө шившиг болох гэдэг. Ийм юмны эсрэг конопдоход хэцүү. Ааха. Дахиж сонгогдохгүй тий. Тэгэхээр цорын ганц арга нь энийг оруулахгүй байхад бол засгийн унгаах. Яг нь манай үед бас ухаан удаг одоо энэ 5 толгой бортыг одоо бүх 5 толгой шүү дээ бүтнээрээ өгөөгүй төлөө бол 2 жил муулсаар байгаад тэгээ арчсан намыг одоо сонгуульд ялгадуулах нэг үндэслэл болж шүү дээ. Арчсан намын нэг хэсэг нь баялгаа хулгайчуудад өгье, нэг хэсэг нь өгөхгүйгээд тэгээд сонгогчдын өмнө очихдаа арчсан нам чи 2 хуваагдаад очлаа шүү дээ. Ганц хоёрын урдныг сонгож аваад нүдэд дагаагийн шалтгаан бол энэ ухаан удгаа өөр юу ч биш ээ. Бусад амар ойсголон хөрөлсөх одоо 126 гишүүнийхээ хүүхдүүдийнх нь юу хийж явааг нүдүүл яадаг. Одоо яг хэвтээ манай нөө төрийн залгамж халаа гэдэг юм байхгүй бас нэр гайш та. Одоо жишээлбэл яг оюун эрдэнэ гэдэг хүн зөв мэдэхгүй. Зөв хэрвээ гэж ярьж. Огцроод яваад өглөө. Алтан гэрэл гэдэг хууль зүйн сайд нь огцорчлоо. Гэхдээ баялагын сангийнх нь хууль батлагдсан. Нэгэд засгийн газрын тэмдэглэлээр буюу хууль зөрчөө тэр ухаан удгийг өгцсөн. Ийм бахад дараагийн одоо жишээлбэл төр засаг гэдэг юм уу дараагийн үргэлжлүүлэл аваад явж дараагийн төр засгаар энийг зүгээр мартчихна. Энэ ухаан удаг чинь 2008 онд хувьд очиод одоо хүртэл ухаалын орлого болов нь шүү дээ. Тэгээ энэ оюун эрдэнэ Алтан гэрэл хоёроос өөр хүн хөндөхгүй байгааз саяын сонгуулиас эхлээд тэгэхээр бус нь бүгдээрээ МСС-ийн талынхан гэсэн. Одоо дахиж энэ баялагын сангаа ариужуулах засаг бол гарахгүй. Яагаад та яагаад тийм итгэлтэй? Одоо болох гэж байгаа хүмүүсийнх нь ярьж байгаа юм харал та. Хин болох гэдэг. Гомитгүй нардын намын сайдтар бүгдээр л болох гэдэг юм шүү. Төгөрөг нуурыг ярьж байгаа учрал байна.
эдгээр бүгдээрээ хийхгүй гэдэг нь ойлгомжтой байгаа. Би оюун эрдэнэт сайтай хүүхдийн зөв юм гэж хизээч яриаггүй. Тэр бол угаасаа буруу. Хэрвээ оюун эрдэнэ хүүхдийг шалгаж байгаа бол бүх сайдрын хүүхдийг шалгаж зүгээр л гараад ирнэ. Тэгэхээр энэ шалтгаан бол энэ том одоо хэдэн зуун ихний төгрөгөөр яригдах одоо монголчууд бүгдээрээ баян болох хэрэгтэй болохоос ганц од жаргал ухаан удгийг аргалж аваад олон жилийн өмнө цаашид аргалаад ингээд дуустал нь явах гэдэг нь шүү дээ. Яг нь та бол маш том агуулгаар нь яриад байгаа юм. Тэгэхдээ одоо та бүхэн ярилцлагыг үзсэн хүмүүс бол одоо ингээд энэ инхолд гэдэг хүн суучаад энэ оюун эрднийг бол одоо ингээд огцруулах нь буруу. Хэрвээ энэ хүнийг огцруулах юм бол ухаан уд гэж эмсэс тэр чигээр үлдэх юм байна гэд өмөрөөд байна л гэдэг ойлголттой үлдэх гэдэг. Тийм. Тэгэхээр олон нийт бол би ахад 10 жилийн өмнөх руу орж болж байгаа. 10 жилийн өмнө их хурлын дарга ач намын дарга гэж сонгуульд орлоо. Тэгсэн. Тийм. Тэгэхэд хүмүүс юу гэж бодсон гэхээр том төслөө явуулаагүй инк бол буруутай юм гэж ойлгосон байгаа юм. Одоо сурталчилгууд гэж ингээ 2 жилийн турш МСС одоо хичнээн 100 тэрбум төгрөг зарцуулсан. Тэгээ элбэгдээр сайхан бэлэг 2 том төслөө явуулах хэвээр том төслөө явуулна гэдэг нөгөө хаалтны цаана хөшигнийчийн цаана 5 толгоогоо бүгдийг өнгөө өгөх гэдэг нь шүү дээ. Тэгэхээр би 5 толгоо өнгөө өгөх гэж байна. Тэд нар энийг өнгөө авч хулгай хийх гэж ингэж яриад миний ярьсан яриа сонсогдохгүй. Одоо Монголын өнөөдөр бүх инфлюенсерүүд бүх хүмүүс МСС-с мөнгө аваад ерөнхий сайдын хөлт буруу гэдээ яриад шүү дээ. Буруу гэдээ яриад байгаа чинь том төслөө явуулах гэдэг 10 жилийн өмнө хөшгөртэй яг адилхан байна. Буруу. Тухайн үед ч хүмүүс том төслөө явуулах нь буруу гэж бодсон шүү дээ. Бас л зөв бодлоо шүү дээ. Гэхдээ энэ хөшгөний цаана юу вэ гэдэг нь чухал болохоос том төслөө явуулъя гэдэг 10 жилийн өмнөх хөшгөний ард 5 толгоогоо өнгөөх байсан. Тэрийг энэ 10 жилийн дотор хүн ойлгосон. Ягаад гэвэл өөрийнх нь данс руу мөнгө ороод ногдлоо шиг ороод ингээд бодиттой болоод нь шүү дээ. Өнөөдөр 10 жилийн дараа яг ялгаагүй энэ зүгээр сууж чаддгүй нэг оюун эрдэнэ алтан гэрэл гэдэг нэг 2 нөхөр ингээд ном хэвлээд ухаан удаг бол улсын юм ч юм аа гэд ингээд батлаад нь шүү дээ. Тэгэхээр наагур дахиад хөшиг татж байгаа. Ерөнхий сайдын хүүхдийн тансагл гэдэг хөшгөний цаана ухаан удгаа алдахгүй байх. Одоо ордлого хийгээд нь шүү дээ. Тэгээ энэ хоёр л явчих юм бол одоо дараагийн ерөнхий сайд хэлнэ шүү дээ. Чи миний ухаан удгийг оролцсон ерөнхий сайд, хууль зүйн сайд хоёр огцхыг харлаа. Одоо энэ номоо буцааж ав. Би чадж байгаа биз? Тий, улсын их хурд өргөн барьсан асуудлаа одоо суугаад гарын үсэг зураад явал би асуудлаа буцааж авлаа. Энэ чинь судлах хэрэгтэй юм байна. Бодоод байсан чинь одоо зөв ч юм уу буруу ч юм уу гэдэг ерөнхий сайдыг олдсон байхгүй юу? Тийм ээ. Дараагийн ерөнхий сайдад дохио өгөх юм байна. Сануулга өгөх юм байна. Ерөнхий сайд нарт. Тийм, нарт. 28 оны сонгуул болт хичнээн ч ерөнхий сайд солигдохыг мэдэхгүй. Тэгээ одоо хаашаа ер нь дийлэхгүй юм уу? Ер нь дийлэхгүй юм уу? Одоо энэ 126 гишүүний талынхан коноп хэрэгтэй шүү дээ. Номоо уншаад зөв талд коноптоод засахын үргэлжлэн явж болно. МСС хандивт авсан тэр олон зуун тэрбум төгрөгөө бодоод коноптож болно. Тэгвэл одоо улсын хурл тарсан дээр л дээ. Баялагын санга авч чадна гэж бүгдээрээ ярьсан шүү дээ. Бүх нам. Тэгээд баялагын санд хийх гэж байгаа хамгийн том баялаг байна шүү дээ. Өнөөдөр орлого болж байгаа. Тэрийг баялагын сан гэдэг энэ том дадлгын сав шиг нэг уут бий болгосон шүү дээ. Тэглээ. Энэ засгийн газар. Тэгээ одоо тэрэн дотор нэг хулгай талцсан юмудаа ингээд аваач хийх гээд хамгийн ихний хийх гэж байгаа юм энэ. Энэ бол алтан гэрэл сайд хууль зүйн хувьд ухаан ходог бол улсын хэмаа гэдэг нотлох хэрэгт нь байгаа. Одоо ингээд нөгөө дадлгын сав руу ухаан ходог гэд яг орохгүй явж исэн чинь гацаачлаа шүү дээ. Дундуур нь нэг гай гарч ирээд тэгээ ийм нэг гай дараад нөгөө баялагын сан руу орох гэж байгаа ухаан ходог гэдэг юм чинь
төдөлцчлээ шүү дээ гацаад. Уг нь ухаан удаг нь орчвол жилийн одоо хичнээн тэрбум их 100 их 80 төгрөг орох юм мэдэхгүй шүү дээ. Хичнээн ч одоо иргэдэд хуваарлагдах юм тийм. Хичнээн ч иргэдэд хуваарлагдах лавл бидний мэддэг тооноос хамаагүй илүү мөнгө байгаа. Тэгээ энэ нэг хоёр гайтай ном шалтгаан нь болоод тэр хүүгийнхэн тансаглал шалтгаан болоод ингээд зарим нэг сайт дээр явж ийн лээ. Энэ хоёр номыг хэвлүүлээд гишүүдэд тараацсанд MCS нэлээд ууртай байна. Оджиргал ууралж байна гэж. Тэр өдөр нь тэр өдөр нь тавьсан аа. Тэр өдөр нь арга хэмжээ аваад тэр өдөр нь тороолууд нь их идэвхжээд нэгд, хоёрт, гуравт дахад инфлюенсерүүд гарч ирж бүгдээрээ тансаглал яриад одоо баялагын сан мартагдсан, ухаан удаг мартагдсан улс даяараа энэ ерөнхий сайдын хүүгийн тансаглал ярьж байна. Яар ерөнхий 126 гишүүнийхээ хүүхдүүдийг яар, их хурлын даргынхаа яар, ерөнхийлөгчийнхөө яар, энэ сайд нарыгаа яар, энэ яамны газрын даргынхаа яар бүгдээрингийн нүдэнд ил байна. Энэ Facebook гэдэг юм чинь. Instagram гэдэг юм чинь. Instagram гэдэг юм чинь. Тэгээд бүгдээрээ сайхан энэ бүх сайд дарга сайдныхаа одоо орлогыг бүгдээрээ хянцгаа. Тэрний төлөө амьсгалтай тэмцэх газар байгууллагч байгууллаа шүү дээ. Тэгээ энэ бол тустай асуудал. Энэ нэг баялагын сан руу орох гэж байгаа ухаан удаг гэдэг юмыг битгий зогсоочгоо. Энэ чинь гол асуудал. Тэр ерөнхий сайдын тансаглал бол дараагийн асуудал байхгүй юу? Яг одоо энэ бодогдож байна. Тэр асуудлаа бас хайж болохгүй. Нэгэнт хөндсөн дээр яагаад энэ 40 мянган хоом мэдүүлдэг төрийн албаа агчаас ганцхан ерөнхий сайдыг барьж аваад байгаа. Бүгдийг барьд авалтай. Тэгээ өөр хүүхдүүд нь одоо хэвийн хэрэглээтэй, тэрэн дотор нь бизнесийг амжилттай хүмүүс өндөр хэрэглээтэй байж болно. Тэрийг өгөөсөх боломжгүй шүү дээ. Тэгэхээр юу ч гэсэн энэ нэг хоом мэдүүлдэг 40 мянган хүнийхээ орлогыг бүгдээрээ шалгачих. Одоо шалгаж болдго юм биш үү? Яг одоо нэг ийм их юм би зүгээр бодож байна. За яг оюун эрдэнэ гэдэг хүний засгийн газар, толгоосон засгийн газар яг ухаан удагтай холбоотой, энэ стратегийн ордуудтай холбоотой тийм ээ. Баялагын сантай холбоотой асуудлыг хөндөд гаргаад ирлээ. Тийш ухаан удаг номер 1 асуудал. Тийм, номер 1 асуудал. 2, 3, 4 гэдэг ингээд нөгөө асуудлууд байгаа, ордууд байгаа. Социализмын үед 10 тэрбум шилж хөрвөл Монгол улс Оросоос зээл авсан. СССР гэдэг улсаас. Тэгээд энэ бол тэр хэдэн зуун ордын ганцхан 5 толгой ухаан удагтай холбоотой нэг ийм архив материал байгаа. Энэ бол социализмын дараах 1997 оны ашиг тусламжийн хуулиас эхлээд. Тэгээ энэ бол одооны үйл явдлынх нь шүү дээ. Тэгээ нэг орд дээр ийм хоёр бот гаргаж болж байгаа. Ахаад хэдэн зуун орд байгаа юм. Одоо хөшөөдөхэд нэг нь л байгаа байхгүй юу? Чи хөшөөтийг яагаад ордгоо ингээл хойноос яваад байгаа юм билээ ш. Тий. Одоо хүртэл оруулах чадаагүй гоц. Оруулаагүй байна, оруулах чадахгүй байна. Оруулах хүсэлгүй байгаа гоц. Хүсэлгүй байна. Ард нь том хятадын компани. Тий. Тэгэхээр хятад байна уу, MCS байна уу, од жаргал байна уу? Тэр хүмүүсийн тухай бид нар огт ярьж болохгүй. Тэр хүмүүсийн асуудал биш байхгүй юу? Монгол улсын баялагын сан дүүрэх ёстой хуулийн дагуу. Тэрэнд орох ёстой гадуур үлдсэн хөшөөч шиг одоо хэдэн 10 орд ингээд байгаад байна шүү дээ. Тэгээ эхнээс нь аваад ухаан удыг аваад нөгөө баялагын саналгаа хийх гэсэн чинь гацчлаа шүү. Тэгэхээр энийг гацааж ягаад бүгд алгацж байгаа хөшөөт мөшөөт одоо төгрөг нуур муур одоо ингээд би гишүүн байсан шүү дээ 2006 онд. Тэгэхэд энэ юу гарсан 130-с жилүү зарим ордыг стратеги ордод тооцоод заримыг судалж оруулж ирэх үүрэг засгийн газар төгссөн. 2 дугаар хавсралт нь. 2 дугаар хавсралтны нөгөө 39 орд биш үү? Тэднээс одоо хүртэл нэг ч буцаж ороогүй байгаа биз? Харин тийм. Би гайхаад байгаа. Одоо энэ 10 хэдэн жилийн хугацаанд яагаад энийг шинжилэхгүй байгаа юм? Шинжилэхгүй байх сонирхолтой бүлэгэл байна. За би одоо яг асууя танаас. Би энэ номыг харсан. За одоо би танаас 2 асуулт асуух гэж байна. Эхнийх нь болохоор за ингээд оюун эрдэнийн засгийн газар ингээд энэ нэг та хэллээ ш нэг юм далгын сав шиг нэг юм сав бий болгож далгын сав бий болгосон ингээд тийш яагаад өмнө хийгээгүй? Оюун эрдэнээс өмнөх
одоо засгийн газар их хурлууд яагаад энийг хийгээгүй? 16 оноос 25 он хүртгийг би мэдэхгүй. Ягаад бол энэ ардын намын хариуцах ажил. Тэнд арчсан нам 2 удаагийн сонгуульд ялагдаад байгаагүй. За 12-оос 16. 12-оос 16 оноор би хариулъя. За. Арчилсан нам дотор тэр баялагын саналуучи юм хийхгүй байх нь олонх байж. Илүүдээр сайхан билэг. Хийхгүй байх нь Олонх байсан гэж юу? олонх. Би 90 сайнд гэдэг юм одоо юу гэдгийг 40 гишүүн эмхэлжээж тэр 5 толгой өөрөө орцсон 5 толгой савнаасаа гараад Шинхua МС-с хоёрт үнгүй очихснээс би зогсоосон. Би бол одоо савнаас гарч нөгөө тийшээ явах гэж байгаа үйлдэл зогсоож штэ. Тийм байна. Юу савны гадна байгаа Энийг буцаж оруулах. Тийм. Алдчихгүй тулд би 15 онд тийм үйлдэл хийгээд тэгээд 16 оны сонгуулиар ардын намд одоо Эрдэнэ төлөвлөр нь улсынх 5 толгой нь улсынх ийм юм хүлээлгэж өгөөд явсан. За түүнээс хойш ардын намын юу хийснийг ардын намын дарга байсан хөрөлсөх одоогийн даргын оюун эрдэнэс асуух хэрэгтэй. За нэг ийм асуулт байна. Баялагын сан бас ардын намыг дангаараа байхад нь болохгүй байгааз. Батлах нь уу? Тий. Бий болох нь уу? Тий. Сая хамтарсан тулдаа баялагын санд руу бодтоогоор энэ ихний ордучи орлоо штэ. Тэгээд бодтоогоор одоо 4-500 тэрбум төгрөгийн орлого орж. Тэгэхээр ардын нам дотор бас энэ баялагын савыг дүүргэх эсвэл хулгайлах гэдэг хоёр фракцын ялгаагүй арчсан нам дотор байгаатай адилхан байхгүй юу? Тэгээ ерөнхий сайд нь нэг энэ баялагын сангаа ойлгодог эндээс одоо бүх ард түмний очдог ногдол ашиг очих нь гэдэг хүн болсон учраас би дахиж ардын намд ийм хүн гарахгүй байх гэж бодож байгаа. Яг тэгвэл сүүлийн 35 жил гарсангүй шүү дээ. Тэгээд одоо хүртэл нөө стратегийн ордны жагсаалтыг шинжлэх ажил нөгөө нэг байгалийн баялагчийн ард түмний өмч гэдэг энэ асуудал одоо ингээл хамгийн ихнийх нь ухаан удгийг оруулах гэхээр чи их хурл дээр засаг огцорч дээрээ тулж байгаа биз. Тэгэхээр дараагийнх нь орохоор яах вэ? Одоо тэг яах вэ? Одоо ингээд нэг юм чөтгөрийн төрөгт ингээл яваад ах юм уу? Та юу гэж бодож байна? Одоо энэ улсын хурлын гишүүд бүгдээрээ л ард түмнийхээ төлөө ажиллана гэж гарч ирсэн энэ ажлаа хий. Тэр ерөнхий сайдын хүүгийн тансаглал бол тэр АТГ-ийн одоо өөр газруудыг хийх ажил. Энэ ажлыг бити илийн улсын хурлын гишүүчин дарга ингэж шүү дээ. Стратегийн орд гэж байх ёсгүй гэж яриад шүү дээ. Ярьж. Улсын хурлын гишүүн юу ч ярьж болно. Тэр яриаг нь улсын хурлын олонх дэмжиж нь уу гэдэгтэй л асуудал байна. Би тийм одоо сүүлийн үед сайтуудаар яваад нэлээд нууц хэрэгэд. Би тэр жижиг сайжиг юм ерөөсөн мэдэхгүй. Би чамтай юу ярьж ийн гэхээр социализм үед газар дор байгаагаа бид нар маш сайн судалсан юм билээ. Одоо ингээд 97 оны ашигт малтомлын хууль дараагийнх нь 2000 хэд онд гарлаа. Тэрний дараагийнх нь 8-аас 12 оны улсын хурл үед гарсан. Ингээд нэг 3 ашигт малтомлын хуультай байгаа. Ингээд нэгэгээ хүчинг болгоо яваад шүү дээ. Тэгээ энэ бүх ашигт малтомлын хууль, энэ дэлхийн нийтийн ашигт малтомлын хуулийн нэг үндсэн зарчмууд байна шүү дээ. Хаан ч өөрчлөгддөггүй. Газрын баялаг байна. Тэр баялагийг олсон хүн өөрөө ашиглаж болно. Эхлээд чи хайгуулын лиценз авдаггүй ч олоод бүртгүүлдэг хүн байна. Дараа нь ашиглалт бол гэдэг. Тэгээ Монгол улс бол яг энэ зарчмаар социализм үеийн хуульч тэр социализмаас дөнгөж одоо зах зээлийн нийгэм рүү шилжээд 97 оны хуульч тэр дараагийнх нь бүгд яг адилхан зарчимтай байна. Чи хайгуул хийх гээд өргөж гаргаж болно. Тэгэхээр энэ ашигт малтомлын газар гэдэг газар бол чиний өгсөн өргөдөл энэ газрын судлагдсан байдалтай ямар үгдгийг шалгаж хоосон байх юм бол өгнө. Чи одоо тийм үйлдэл байл шүү дээ. Тий. Чи одоо нэг координат зааж өгөө очиж шүү дээ. Өвөрхангай аймгийн Наринтэл сумын Тэдгээр огийн нутаг тэнд нэг 5 газар би одоо алт хайх гэсэн ингээ очлоо. Тэгэхээр ашигт малтомлын нөхөр одоо энэ бүх гар үлийн өсгдөг байгаа шүү дээ. Жаргал сайхан гээд тийм ээ. Даргатай байсан манай үед одоо 96 сая оны хооронд.
тэр нөхөр бол шалгаж үзээд архиваа үзээд одоо энэ архивыг үзэх нь шүү дээ. Ингээд наадах чинь социализм үе тайвал хийсэн байх. Нөөцийн тогтооцсон юм байна. Нөөцийн тогтооцсон би чамд энд өгөхгүй. Чи дахиж иргээл явуулчихна. Чи дахиж очиод ямар ч хайгуул хийгээгүй нөөц тогтоогүй газар олж болно. Монгол улсын нийт судлагдсан нөөц бол 10% бидгээ шүү. Тэгэхээр тухай тгээгүй юм билээ л дээ тий. Чи 90% дээр нь очиж хайгуул хийж болох байхгүй юу? Гэтэл 5 толгой ордыг тэр жаргал сайхан өөртөө авахын тулд тэр нэг найзтай өгөөд энэ дээр бүгд байлаа шүү дээ. Бат сайхангаа найз нь 5 толгой авъя гэхээр тэг энэ хоосон газар байна гэж өгцөн. Тийм ээ. Тэр нь өөрөө хууль зөрчсөн байхгүй юу? Mineinfo гэдэг компани. Тий, тэр компани нэрмэр яг гол нь явж жаргал сайханд буцаад очсон мэлээ шүү дээ. Тий. Тэгэхээр энэ бол албан тушаалын гэмт хэрэг байгаа юм. Тэгээ ийм хулгай амийг од жаргал авчиад өөрийнхөө юм шиг л яваад байгаа нь хулгайлагдсан бараг бол хулгайлагдсан мэдээд эзэнт нь өгдөг шүү дээ. Чи машина хулгайд алдлаа. Хин нэг хүн зарчлаа. Тэгээ зарсан хүнээс нь очиод миний машин гээд гэрчлэгийг үзүүлэхэд чамд өгдөг үстэй. Тэгээ яг тэр шиг процесс ухаан утга дээр явахгүй байгаад л гол одоо учир нь болчиход байгаа юм. Яг энэ байгалийн баялаггийн баялагийг хууль бусаар автсан одоо жишээлбэл энэ өнгөрсөн 30 жилийн түүхийг ингээ харахаар өнөөдөр нэг юм жоохон засах гээд явж байгаа гэж боддог уу та? Би бол зөв чигийг гаргах гээд явж байгаа гэж боддог. Би бол баялагын сангийн хууль гаргадаг бол туйлын зөв. Урд өмнө ингээд ойлгохдохгүй байсан байхгүй юу? Одоо баялагын сан гаргалаа. Миний гар утсан дээр би баялагын сангийн хэдэн төгрөгийн эзэн бэ? Монголын бүх 3 сая хүнд харагдаад байна шүү дээ. Одоо энэ социализм үе тайгуул хийгдсэн тэр 39 байна уу, 49 байна уу, 109 байна уу ордуудаа бүгдийг энэ баялагын сандлага авчирч хийгээд авах хэрэгтэй. Ягаад гэвэл хайгуул хийгээд нөөц тогтоогоод тээзүү хийгээд үйлдвэр байгуулахад бэлэн болсон ордуудаа өнгөө өгсөн байхгүй. Энэ чинь улсын өмч. Би одоо өмч өвчлөө хийдэг төрийн өмч орон дарга 2 удаа хийлээ шүү дээ. Тэгээд бүх юмыг дуудлагаар зардаг болсон. Үйл хөдлөхөрөнгийг урд нь бол зүгээр л авчдаг байсан шүү дээ. Танилдаа бичээл өгчдөг байсан. Тэгээ тэрнтэй адилхан энэ социализм үеийн хайгуулаа дуудлагаар зарах хэрэгтэй байсан. 5 толгой ордыг дуудлагаар зарна. Эхний дуудлага худалдааны үн $1. Эсвэл Эрдэнэс 5 толгой шиг өөрөө ашиглаа явах боломж байгаа. Улс өөрөө. Аль нь ч болно. Гэтэл энэ $1 дуудлагын худалдаа эхлэх ёстой 6.1 тэрбум тонн одоо нүүрсийг зүгээр л жаргал сайхан гэдэг дарга хувьдаа л авсан байгаа байхгүй. Тэгээ хэрхэн яаж хувьдаа авсан, социализм үед яаж хайгуул хийсэн энэ бүх түүхийг ингээ ил болгочхоор хамгийн их айсан юм энэ МСС сүүлийн 30 жил болоо 2015 оны 4 сарын 6-нд намайг үг хэлж Эрдэнэс хамтлагаа авч үлдэхэд нэг айсан баг. Хоёр дахь нь энэ. Хоёр дахь тохиол. 5 сарын 4-ний бүтэн сайд Алтан гэрэл сайдын фэйсбүүкийг хараад ухаан алдсан баг. Тэгээд 5 6 7 гэдэг гишүүдийн гар дээр хүрэх хүртэл ингээд нөгөө зохион байгуулалтаа гүтгэлгээ ажиллаж явж шít. 10 жилийн өмнө болсон тэр олон жагсаал цуглаан гүтгэлгнээс би огт айлгүйгээр Эрдэнэс хамтлаг улсад үлдээсэн. Эрдэнэтийг муу адил. Урд дүнд нь арчсан нам ялагдсан. Ягаад гэвэл арчсан нам сонгуульд орохдоо нэгдмэл орох ёстой. Баялгаа хулгайчуудад өгнө гэдэг нэг арчсан нам, өгөхгүй гэдэг арчсан намын дарахтаа нэг хэсэг ингээд арчсан нам чи хоёр нам шиг харагдаад байна шүү дээ. Өнөөдөр ардын нам ялгаагүй. Одоо ардын намын бүлэг дээр ерөнхий сайдыг огцор гэж хэлж байгаа хүмүүс бол МСС-ийн хандаа бас улсууд л байгаа. Өнөр нэг юм тодруулчих. Тухайн үед арчсан нам дотор яг адилхан. Арчсан намын бүлгийн тал нь МСС-с хандаа авдаг байсан байхгүй. Энержи ресурс дотоодын компани та юу гэж боддог вэ? Гадаад ч дээ. Тэгвэл энержи ресурсын охин компаниуд гадаадын компани болох уу, дотоодын компани болох уу? Гадаад. Гадаадын 100% хөрөнгө оруулалттай офшор бүсийн компани шүү дээ. Тэгвэл тэгээд одоо манай сонгуулийн хуулийн дээр чинь гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч болохгүй гэж хуульдаг шүү дээ. Яг гоо тэд нар хандив өгөхдөө энержи ресурсээс өгөөгүй л дээ.
Харин би охин компаниудаас нөхцөн байгаа байхгүй. MCS охин компани зогсон баг. Биш ээ, энержи ресурс охин компаниуд байна. Хэрвээ тэгвэл наа чи асуудал гарна. Гарах уу? Тий. Би харин ийм бодоод байгаа. Бүртгэлээр нь тайх хэрэгтэй. Би харин энержи ресурсыг дотоодын компани мөн байна уу гэсэн чи биш ээ. Одоо тэгээд энэ ухаан хотгийг чинь 350 сая доллараар барьцаан тавьсан юм шүү гадаг шаа. Өнөөдрөөс тийм мэдээлэл яваад шүү. Хэрвээ одоо төр ингээд авах юм бол тухайн үед 10 жилийн өмнө би одоо энэ Алтан гэрэл оюун эрдэнэ хоёрыг зоригжуулах гэж чиний ярьцлага өгөхээр би ирсэн. Яагаад зоригжуулах гэж вэ гэхээр 10 жилийн өмнө яг адилхан болсон юм аа. Тэр үед энэ Эрдэнэс таван толгойг үнгүй авах зорилгоор компанид ажил хийгээд хэдэн зуун тэрбум төгрөг зарцуулаад Инколд бол гацаагч муухай гэдэг компанид ажил 2 жил явуулаад би тэрийг огт тоогоогүй. Манай их хурл намайг огцруулахгүй нь ойлгомжтой. Ягаад гэвэл 40 гишүүн баялагийг Монголын ард түмэнд үлдэхийн төлөө байсан. тэгсэн. Нөгөө тэр 40-ыг нэмж чадаагүй MCS. Манай 40-аас суглах гэж оролдсон шүү дээ. Тэгэхээр тэр хэд бол хатуу байсан. Тэгээ тэр хэдэн гишүүнийг бас хэзээ нэг цагт алдаршуулж одоо тэмдэглэх ёстой гэж би үзээд байгаа. Одоо MCS-ийн нөлөөнд давталгүй үлдсэн одоо шудраг гишүүд гэсэн. Тэгэхээр одоогийн 126 дотор MCS-ийн нөлөөнд хэд авцсныг одоо энэ засгийн газраа огцруулах конохоос харна да. Тий. Яг го та зоригжуулах гэж байгаа ингээд яг өөрөөр зоригжуулах гэж байгаа гэдэг нь наа чи ингээ байнга давтагддаг юм аа. Хулгай. Наадах чи би ярьцаа. Нэмж хулгайлах гэж ихт нөгөөгүй. 5 толгоон 5 ордоос 4 нь одоо улсын төлөө ажиллаж байна. Нийт монголчуудын төлөө. Нэг худгийн та хоёр олохгүй замдаа яваад шүү дээ. Ном хэвлээл одоо 126 гишүүнийхээ талаас л өөртөө авчих гээд. Тэгээ та хоёрын явж байгаа зам чинь зөв өө. Яагаад гэвэл Алтан гэрлийн хүүхдийн тансаглалын талаар гарч магадгүй одоо. Алтан гэрлийн том хүүхд байна уу? Насан турш хүүхд байна уу? Би сайн мэдэхгүй байна. Залуу хүн учраас байхгүй гэж боддог. Алтан гэрлийн хүүхд одоо юу гэдгийг дэлгүүрээс тийм үнэтэй бараа авлаа гэдээ гарч болно шүү дээ. Тэгэхээр ийм маягаар бол та хоёрыг зөндөө оролдоно. Тэгээ энд ерөөсөө санаагаар унж болохгүй. Энд чинь болох ёстой болдгоороо болж байгаа маа. 10 жилийн өмнө 1 тэрбум долларын өрөнд орсон наад MCS чинь. 10 жилийн өмнө. 10 жилийн өмнө. Тэгээ тэр өрөө дарах цорын ганцхан арга нь энэ ухаан удаа барьцаалаад тэрбум доллар зээлчихгүй юу? Ухаан удаа хувьцаа биш үү? Энержи ресурсын гадаадын. Тэр нь зээлийн барьцаа болоод тэрбум доллар зээлээд тэгээ баахан наригсан байгаа юм. Энэ тэнд лиценз аваад үл хөдлөх хөрөнгө аваад ингээд. Тэгээ нөгөө мөнгө төлөх болсон чинь чаддгүй. Тэгэхээр бид нар ухаан удаг бол 5-1 нэ. Үлдсэн 4-ний 5 осны 4-ийг аваад ирья. За. Тэгээ миний өрийг цайруулж тэгэхээр нөгөө хэцтууд нь тэгнэ гэд. Тэгж ихэлсэн операц واخгүй юу? 10 жилийн өмнө. 10 жилийн өмнө. Одоо 10 жилийн дараа эдний өр 300 сая болж буурч 350 сая эсрэг ухаан удаг нь байна шүү дээ. Тэгэхээр ухаан удаг нь улс авчихад 350 саяхаа долларт юу өгөх вэ? Энэ одоо юу өгөх вэ? Мөнгө байхгүй. Биш MCS бусад хөрөнгө өгнө шүү дээ. Одоо United юу Монгол бусад компаниудаа юу? Бусад компаниуд хөрөнгө хамгийн хураалах гэдэг шүү дээ. Тэгэхээр наад хэд чи ингээд боломж хаагчаад байгаа маа. Ухаан утгаа хурааж авдгаараа аваа. Наад санхүүгийн буруу юм хийж улсын хөрөнгийг барьцаасан улсууд хувийнхаа хөрөнгөөр зээлээ төлнө. Ухаан удаг улсыг болох ёстой. Эрдэнэс 5 толгойн 5 дахь толгой нь болоод явна. Тэрний чинь нотлох хоримтыг та хоёр их сайн бүрдүүлсэн байна. Би энэ засгийн газар бусад сайдрыг ярихгүй шүү дээ. Хоёрыг ярьж шүү дээ. Тий. Туваа муу бол энэ ажил тэр оролцож байгаа мэдэхгүй. Уг нь тэр Алтан гэрлээс илүү хурд өмнө явах хэрэгтэй юм шүү дээ. Тэгэхээр би нам харгалзаж яриаггүй. Энэ ажлаа дуусгаа. Наад чи ингэдэг юм а угаасаа. Өрөнд орохоор л гүгээд ирдэг. Одоо ажиглалын өрийг улс төлөх ёсгүй шүү дээ. Танил технологи явж шүү дээ. Бүх юм нэвээрээ. Яг ингээд циклдэл яваад байгаа. Одоо тэгээд мэдгүй сураг сонсоход тэгээд энэ жигсаал чинь одоо өргөжөөл байна да. Болно. Улсын хурлын дарга
том төслийг гацаагч энэ холдыг огцруулах гэж 2 жил зэгссэн шүү дээ. Одоо эдгээр хэд 2-7 хоног зэгсэн үстэй. Чи зүгээр л мөнгөөр жагсаал хийж шүү дээ. Хинт сонин биш. Бүх юмыг хууль зүйн дагуу шийдэх ёстой. Ерөнхий сайдын хүүхэд 17 настай байжгаад ийм хийсэн бол эцэг нь хариуцна. Насан туршаагүй хүн аав ээж нь хариуцлах үлээ. 23 настай хүүхдээ юугаа хийгээд хаанасаа ямар орлого олоод яваад эцэг нь хариуцахгүй. Хууль нэм юм аа. Хууль нэм юм аа. Яагаад огцруулах гэдэг нь ихээр 2 ном тараснаас болж огцорч байгаа. Хүүхдэнд хансгаснаас биш. Баялагын сангийн тухай хууль батлагдсан гэж огцруулах гэж байгаа. Баялагын сангийн тухай хууль батлагдах нэг хэрэг. Нөгөө баялагын саваад үүрэх нь хамгийн одоо хэцүү ажил нь. Яагаад гэвэл нөгөө социализмын ордыг хулгайлсан бүх хулгайчуудаа нүүр тулах гэдэг шүү дээ. Тулсаарч ирсэн байна. Тулсаарч ирсэн. Тэгээ хамгийн ихний хамгийн томоос л бариад авчиж. Ер нь тэгээ цааш та одоо хэр хугацаар зарцуулах юм энэ мэдэхгүй одоо. Одоо тэгэл Монголын ард түмний шийдэх асуудал шүү дээ. Монголчууд байгалийн баялагтай эзэн болъё гэвэл зөв хүмүүсээ сонго. Зөв улсыг хурлаа сонго. Сая одоо ямар ч улсыг сонгоцсон би мэдэхгүй шүү дээ. Би сая 5 сарын 9-ний хүлээн авалтан дээр Оросын элчин дээр очлоо. Дээшээ тий дээшээ тэр ширээний тэнд баахан танихгүй улсууд байна. Ганц Даваасрын гишүүн байна. За ингээд цусны гишүүн гэж байна уу? Тэгэхээр би Даваасрын энэ юу улсуудын гэсэн гишүүдчтэй. Би их хурлын үйл ажиллагааг сонирхохгүйтэй биш. Ингээд сонин тохиолдлын хүмүүс гарцсан. Юу хийж байгааг нь мэддэхгүй. Одоо тэгээ ийм асуудал дээр байр суурь нь тодорхой ёстой л да. Би гишүүдийг таньдгүй гэж бахархаагүй шүү. Тэр гишүүд одоо улс орны бодлыг тодорхойлж байгаа юм бол энэ баялагын сан ийм юм дээр одоо байр суурьаа илэрхийлж зөв яаж болно, буруу яаж болно би харна шүү дээ. Одоо тийм хамгийн гол нь энийг унших хэрэгтэй шүү дээ. Гишүүд маань ихэнх нь уншсан юм байна. Та яаж бодож байгаа? Харин юу мэдээлэл ирж байна. За. Тэгээд од жаргалтаа буцаж уулзаад энэ их аюултай ном байна. За. Би коноптохоос өөр аргагүй болж байна. Учирлж штэ бүр. Чиний хандив өгсөн мөксний чинь би үл тоогоод коноптох нэ. Чи энийг улсын хурлд оруулахгүй байх арга бодож олох гэхээр нөгөөх нь засаг огцруулах нь бодож олж байгаа байхгүй. Гэхдээ одоо нэг энэ хөлтөөр энэ ийм сүүлийн асуулт. Чи одоо Facebook ингээ ухаад үз. Тэр нэг нөгөө тансаглал гэдэг юм байна шүү дээ. Өмнө байсан. Хэдхэн хүн бичээдсэн байгаа. За. 5 сарын 5, 6, 7, 8 ингээд нөгөө эрчимжээд нөгөө мөнгө тараалт явуулсан элд мэдэгдээд байгаа. Эхлээд зохион байгуулалтаар газар сэлж юм тийм. Эхлээд нэг 5 инфлюенсер гарч ирлээ. Маргааш нь 10 боллоо, нөгөөдөр 20 боллоо гэд. Нөгөө хаяггүй торуулаад өчгөр хүн тоохгүй шүү дээ. Тэгээ эн чинь жагсаал цуглаан болоод ингээ өргөжлөл яваад байгаа. Нөгөө MCS-ийн хайдаг мөнгө $350 сая алах гэдэг юм биш үү? Зээлийн барьцаанд. Тэгээ $35 сая хайж болно да. 10%. Тэгээ $35 сая энэ Монголын бүх инфлюенсер худалдагдсан шүү дээ. 126 гишүүнтэйгээ. За хоёул өнөөдөр хэрээн нэвтрүүлэг одоо ингээд гараад хоёул Монголын бүх инфлюенсер хоёулаа дайрна шүү. Дайрчлаа л дээ. Угаасаа дайрдаг юм чи. Тэр инфлюенсеруудад ингэж хэлэх хэрэгтэй. Та нар ерөнхий сайдын хүүгийн тансаглалыг үндсэн чинь сайн байна. За одоо хоёул хандаа хэлчихье. Тий, тэр хоом гэдэг юмыг мэдүүлдэг 40 мянган төрийн албаагч байдаг юм аа. Энэ нэг 200 мянган төрийн албаагч 160 мэдүүлдэггүй эмч багш одоо багийн дарга марга улсууд байна шүү дээ. Тэр 40 мянган хүний өөр хүүхдүүдийн тансаглалыг олцгоо та нар. Гоё ажил шүү дээ. 40 мянган хүн нэг нь гаргаад ирсэн бай. Хамгийн их нь гаргаж сайн байна. Одоо босны бүгдийг нь ол 39999 одоо гаргаад ирлээ. Ол тий. Тий. Энэ чинь ил тод байдал болохоос ганц ерөнхий сайдыг
боргоод авах юм бол наа чи нөгөө selective justice бүгдээр ингэ шалгах хэрэгтэй шүү дээ. Би бол бүгдийг шалгамаар байгаа. Одоо манай инфлюенсер чинь завтай юм шиг байна. Тэгэхээр шалгацгаа. 39,999 хүний шалгах үлдлээ цаана. Тий, яг үнэ. За тэгээд ерөнхийдөө дуусахгүй. Хоёр номноос бол огцох болцоо хагацсан. 2 сайд байна. Гэж одоо их бол дараад үгэнжээ. Би энийг онлайн байрлуулчих. Аха. Тэгэхээр энэ номыг одоо хараагүй, уншаагүй хүмүүс байгаа бол сонирхол инхол даргын Facebook хаяг уу? Facebook дээр ийм том юм багтахгүй. Тэгэхээр яаж тавих вэ? Би энэ скрипт дээр тавих байх. За тэгээд ямар ч байсан би Facebook дээр линкийг тавьчихна тэгээд. Аа тий. Тэгээд ингээд татаад авчих юм ба штэ. Татаад авчих. Тэгээд ингээд файлаар нь үзчих боломжтой байна. Тэгэхээр инкол зүү яриад байна уу, оюун эрдэнэ зүү яриад байна уу, алтан гэр зүү яриад байна уу, MCS од журал зүү яриад байна уу? Өөрөө дүгнцгээ. Өөрсдөө. Ягаад гэвэл энэ бол архивын ориг материал хэн нэгэн хүний ямар нэгэн үзэл бодол дүгнэлт ороогүй. Зүгээр л нүцгэн үнэн. Одоо орс үг байдаг штэ. Факт упрямая вещь гэж. Факт гэдэг бол маш зөрүү дамтын юм аа. Маргаж болдгоо. Ингээд бичээл үлдсэн байна шүү дээ. Овг нэртэйгээ тедэн тэрбум тоон нүүрсгээд. Тэгээ энийг үнэгүй автсан факт байгаа л биш. Тэгээ тэр болгоны чи энэ хоёр ном биччих. Одоо тэгээ яах вэ? 126 гишүүний уншдаг номыг бүгдээр олж уншицгаа. Юу вэ харцгаа? Энэ ноцтой юм байлаа шүү. Би харсан энийг гүйлгэж. Энэ дээр одоо жишээлбэл засгийн газар буюу засгийн газар энержи ресурстай хийсэн гэрээ байгаа юм. Энэ гэрээг байгуулахад өмнө нь одоо болсон яриа хилэлцээлүүл байгаа юм. Тэгэд одоо 5-7 гэдэг орд ухаан хүрдэг гэдэг орд чинь хэр баялаг нөөцтэй орд вэ гэдэг бүх баримт байлаа. 126 гишүүнийг та бүхэн өөрсдөө төлөөлүүлээд энэ төр засгийн ажлыг шийдгээд явуулчлаа шүү дээ. Тэгээ 126 гишүүн бол ийм мэдээлэлтэй болцсон. Одоо яаж коногдох уу гэж хүлээгээ сууж байгаа. Тэгэхээр 3 сая монголчууд энэ мэдээлэлтэй бас болоотхоо. Энэ нэг сошиал интернет гэдэг юм чи өөрөө хуучин зөвхөн улсын хурлын гишүүд мэддэг байсан юмыг одоо бүх хүний мэдээлэлд авчиж шин. За урилга хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Бас тэг үзэгчдэд тодорхой мэдээлэл өгсөн байх гэж би найдаж байна. Энэ хоёр номын талаар бас бид хоёр ярилцлаа. Тэгээд энэхэл дарга өөрийнхөө хаяг дээр линкийг тавьчих гэж та бүхэн татаад уншаад ямар ноцтой баримтууд байгаа вэ гэдгийг бас өөрсдөө хараад дүгнэлт хийнэ үз. Яг хүмүүсийг ямар дүгнэлт хийхийг бид хоёр хэлэхгүй шүү дээ. Зүгээр л уншаад үзтэйгээр болоо. За маш баярлалаа. За.